За үзэгчдээ өнөөдрийн хүргэе. Өнөөдөр 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр пүрэв гараг болсон байгаа. Улаанбаатар хотод 18 цаг тэглэх 2 минут болж байна. Энэ цаг мөч ТV телевизийн 1-р сүлт 103.6 радио FM Монголын комментчдын үзэл бодлыг дамжуулах чууд нэрийг таны өмнө дэлгэж байж байгаа. Монгол коммент бүх аягууд нээгдсэн гэдгийг тодтогоод уламжилчий. За өнөөдрийн төвшөнд бас хэд хэдэн асуудлууд нэлээд өндөр дэшээ яригдж байгаа шиг байна. За эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал дээр ардын новын бүлэг завсарлага аваад өнөөдөр эргэж орсон. Тэгээд энэ асуудал бол ямар ч үсэн шийдэгдэх шатанд орсон гэсэн ийм мэдээлэл байна. Бүлгийн даргын зүгээс өгж байгаа байр суурь бол ерөнхийдөө аж ахуйн нэгжүүдийг хууль зөрчсөн үйлдэлд нь 13 тэрбум төгрөг хүртэл мөнгөөр торох байсныг 800 сая болгож буулгалаа гэсэн иймэрхүү зүйлсээс эхлээд хэд хэдэн тийм асуудлууд яригдж байна. Баяр наадам өгсөн одоо хэд хэдэн арга хэмжээ бодлого шийдвэрүүд бас төр засгийн төвшөнд бас гараад байх шиг байна. За нөгөө зүүн барууны магнаа хэн байх уу гэдэг маргаанчин баяр наадмыг зохион байгуулах комиссар эцэслээ шийдэгдсэн өнөөдөр хүртэл бас тэр мэтгэлцээ өндөрлөөгүй явна. За мордын одоо уралдах сэрвэний өндөр гэж яриад байгаа юм тийм үү? Сэрвэний өндрийг бас тодорхой хэмжээгээр ахиулсан асуудал дээр бас одоо хоёр талдсан мэтгэлцээнүүд одоо ер нь улсын баяртайгаа одоо дүүж очоод нэг ус төр хийгээд байгаа нөхцөл байдал хандлагууд газар авж гинэ гэсэн ийм мэдээллүүд ер нь явж байна. Нийгмийн хүрээлэлт хэд хэдэн асуудал яригдсан. Мэдээллийн захим сайтууд бас хэд хэдэн гэрэлтэй гэгээтэй болсон бүтсэн сайн сайхан зүйлсийг уламжилж дуулгасан. Эдгээрээс би бас болж байгаа зүйлсээр нь сайн байна уу гэж Монгол комментчтойгоо уулзах гэсэн бодол байж байгаа. Нөгөө цагдаад чинь арга хэмжээ авсан. Цагдаад арга хэмжээ авсан байсан. Тэцийн гишүүнд арга хэмжээ авсан байсан. Ерөнхийдөө яригдж байгаа хэлэгдэж байгаа зүйлсүүдээс үрдэн үзэгдээд байна уу да гэдэг нэг тийм бас нэг хөөрхөн жижигхэн омогчл төрчихгүй л байна штэ. Гэх мэтийн зүйлс байна. Өнөөдөр ерөнхийдөө бас нэг 2 минутын хойно эхэлжтэй. Оршил багтаахан шигуурайгаа хэлээд орчих гэсэн бодол үүж. 7 хоногийн ажлын өдрүүд чухтарж байгаа учраас загтлаа мэдээж оруулахгүй бол одоо улсын баярын өмнө Монгол коммент нэвтрүүлгээс завсарлах юм цаг хугацааны нөхцөл байдал тулаад байгаа учраас энэ захиануудыг бас яарчлахгүй болохгүй гэдэг тийм бодол хандлага бас байгаа гэдгийг уламжлах ёстой юм. Ураагаа хэлж. Монгол комментэд нэгтгэе. 18 цаг тэг 4 минут. Би шууд эхлэе явчихдаг уу? За өнөөдөр мэдээллийн News Event сайт нөө дуурийн дуучин Ариун Баатар Чайковский нэрмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Канадын шатанд шалгарсан байна гэсэн мэдээллийг нийтэлжсэн өнөөдөр аль биесээр Ариун Баатар Чайковский уралдаанд төрүүлдэг гэсэн мэдээллийг нийтэд дэлгэсэн байна. Тэгээд тэргүүн байр эзлэхдээ дууссан дууных нь хэсгээс бас ингээд тавиад байршуулсан байсан. Үнэхээр одоо мундаг ийм хоолойтой ийм мундаг дуучинтай болж байгаа юм байна гэдгийг бол дэлхий шагширж байгаа гэж байна. Оросын төвийн хэвлэлүүдээр бол бүгд энэ хүн дээр голдож, онцлож одоо фокуслож мэдээ материалыг нийтэлж хүргэж ийн гэж байна. Ерөнхийдөө одоо соёл урлагийн ертөнцид бол сүүлийн үеийн томоохон дагуулгаа үүсгэж байгаа хүн бол бас Монгол улсын гавьяач жүжигч Ариун Баатар гэдэг энэ хүн байгаа шүү гэдгийг хэлж байна. За ингээд цаашаа явна да. Амар. Ёстой яг бүтнээр нь сонсохоор өстө үстэй тул гар цаана гэж болж илээ. Одоо би ямар нэвтрүүлгээрээ бүхэл бүтэн дөөр сонсголтой биш. Сонсохыг хүсэж байгаа, үзий харъя гэж бодож байгаа өргөд байвал News Segment гэдэг мэдээллийн сайт руу яваад орохоор соёл урлаг гэсэн болон дотор нь Чайковский олон улсын уралдаанд Монгол улсын гавьяач жүжигч Ариун Баатар төрүүлсэн гэсэн ийм сайхан мэдээлэл бол байна дээ. Энэ мэдээллийг би ямар ч байсан News-ээс онцлоод хүргэчихье гэж бодсон. Тэгээд одоо Монголын маань нийт ард түмний Монгол улсын маань нэр төв дэлхийд гарч байгаа үйл хэрэг учраас энэ мэдээлэлээр би өнөөдөр Монгол комментиг онцлоод эхлүүлчихье гэж бодсон. Дараагийн асуудал мэдээ сегмент дээр байгаа юм. За 2016 онд Бразилийн Рио де Жанейрод Олимп болно. Олимпийн наадам болно. Маш сайхан мэдээллийг сайн мэдээ гэж болондоо мэдээ сегментийнхэн байршуулсан байсан. Монголоос Японд 5 сая $5 хувцас нийлүүлэх гэрээ ханцуу шамлж орж байгаа асуудал яригдсан. За нөгөөх нь бол нөгөө энэ байгаа. Монголчууд 2016 оны зуны Олимпийг визгүй үзэх ийм шийдвэрт хүрж байгааг Бразил улсад суугаа элчин сайд Сосормагийн хэлсэн ярилцлаган дээр түшиглээд политикийнхэн дуулгасан байсан. Гэх мэтийн гэрэл гэгээтэй үйл явдлууд ерөнхийдөө байна. Монгол улсаас холбооны бүгд найрамдах Бразил улсад суугаа онц өгөөд бүрэн ирэхэд элчин сайд Сосормаа элчин сайд ярьж байна болондоо урьж од цахимаар холбогдож ярилцлага хийсэн байна. 2016 онд Бразилд бол Олимп болно. Рио де Жанейрогийн Олимпийг Монгол улсын одоо үзхийг хүссэн иргэн болгон визгүй үзэх энэ боломжинд тохиролцоонд хүрсэн шүү гэдгийг политикийнхэн бол яг албаны их сурвалжаас нь авч тодруулаад нийтэлчихсэн байгаад явж орж үзэж болно. Дараагийн асуудал энэ байгаа. Манай улсаас бол Японд 5 сая $5 хувцас нийлүүлэх гэрээ үзгэлж $5 сая чамлахаар чангатах гэж хүнээс үр зээл тавьж авч байгаа ш. Бонд босгож байгаа ш. Засгийн газрын хөнгөлөлтөө зээл биш.
өөрсдийнхөө хийсэн бүтээснийг дэлхийн зах зээл дээр гаргаад тэргээрээ одоо баг гэж хамлахгүй 5 сая долларын мөнгө босгож ийн гэдэг бол бас монголчуудын чадамж дэлхийд танигдаад эхэлсэний илрэл гэж би хэлэх гэж байгаа. Энэ бол одоо юу гэдэг сайхан бэлэг сайтын арабад үзэглэгтээ 6-7 тэрбумаар нь олоод ирдэг долларын хажууд бол бага мөнгө. Нэг энтгийн ерөнхий сайтыг Монголд альчлахаар нь аваад үлддэг тэрбум долларын өрний хажууд бол юу ч биш. Гэхдээ цэвэр хөдөлмөрөөр, цэвэр монгол хүний ур ухаанаар, цэвэр сэтгэл зүтгэлээр бий болж байгаа мөнгө учраас энэ хэрэгэлт бол ирээдүйн хөгжлийн чиг хандлага юм аа гэж хэлэх гээд байгаа. Ийм л зүйл бидэнд хэрэгтэй. Хоёрдугаарт нь монголчууд өөрсдийнхөө сэтгэлгээнд бас нэг тийм өөрчлөлтийг хийх цаг болсон гэдгийг энд ч харуулж байгаа. Тэр загвар, хувцас загварын тэр өндөр технологи хөгжсөн, тэр олон загвар зохион бүтээгчдтэй тийм өндөр түвшний одоо үйлдвэрлэлд хөгжсөн орн руу Монголын одоо хувцас хэрэглэл гой болжээ гэж татагдаж гин гэдэг бол бид нар өөрсдийнхөө ямыг өөрийн гэсэн юмаа хэр доош нь хийх юм бэ гэдгийг илэрлэл баггүй юу? Японы загвар гэдэг бол одоо Япон бол брэндтэй шүү дээ бидний хажууд. Өчнөө олон загварын компаниуд, өчнөө олон брэндүүд, өчнөө олон хувцсууд дэлхийд даяар төгсөж байгаа шүү дээ Японы хувцснууд. Гэтэл Монголоос 5 сая долларын хувцс худалдаа авах гэрээнд даруй үсэг зурж ийн гэдэг бол хэд өөрсдөө манайхыг сонирхож эхэлж байна гэдэг хандлага юм байна гэж би харж баярлалаа гэж хэлсэн. Бүтээж байгаа залуучуудаа өстө үнэхээр алгадагч урам өгмөр байсан. Иймэрхүү мэдээлэл бол цаашаа илүү олон сонсогдох байх гэж би бас гордож байгаа. Тийм бололцоог нь төр засаг дэмжиж өгөх юм бол болно гэж итгэж байгаа. За энэ байна та. Аж ахуйн нэгжийг 13 тэрбумаар торгохыг 800 сая болгож бууруулсан асуудал дээр ардын намын бүлгийн дарга Мямцогт мэдээлэл хийсэн байсан тайлбар. Чуулганы нэг зуралтаан дээр. Эрүүгийн хуулийн төслийг хилцэж байгаа. Өмнө нь улсын хурлд Монгол ардын намын бүлэг энэ хуулийн төслөөр баялаг бүтээгчид хувийн хвшлийнхэнд 48 зүйл залтаар хариуцлага хүлээх гэж байгаа учраас дэмжихгүй гэсэн байр суурин дээр байсан 5 хоногийн завсарлага авсан шүү дээ. Ингээд эргэж орж ирээд асуудлыг тайлбарласан. Одоогийн төвшөндөө бол бас тодорхой хэмжээний тохиролцоонд хүрээд ойлголцол бий болсон гэдгийг хэлсэн байна лээ. Ингэж байгаа. Энд хэмжээний төлбөр хуулийн итгэл торох ялыг оногдуулаад бичсэн байна. Тэгэхээр 6 сая 600 мянган бэлтгэн маань 13 тэрбум төгрөг хөрж байгаа. Энийг биднээс ажлын хэсгээр ярьж байж харин торох ялын одоо оногдуулах дээд хэмжээ нь 800 сая байна. За интервал нь одоо 10-аас 10 мянган тооцоон нэгжээс 200 мянга дээр 20 дахин ялгаатай бас интервалын жоо ойртуулъя. Тэгэхээр 48 тохиолдолд зүйл ангаар үсэндээ хуулийн этгээдэд торгуул ногдуулалтыг 23 болгож ажлын хэсгээр ярьсан байна. Тийм бол одоо энийг бас хоёр дахь хилцүүлгийн үедээ тусгаад одоо энэ зүйл ангаа бас өөрчлөлт орж яа гэх мэтлээс протокол тусгуулсан зүйл болов. За ямар ч байсан одоогийн яригдж байгаа энэ хуулийн төсөлд ороод ирсэн асуудлаар бол 48 зүйл ангаар эрүүгийн хариуцлага хүлээх байсныг нь 23 болгоод үндсэндээ талаар нь бууруулж байна. Дээрээс нь аж ахуйн нэгж байгууллагуудыг 13 хүртэл тэрбум төгрөгөөр торгох зүйл залтыг нь 800 сая хүртэл буулгажээ. За хилцүүлгийн шатандаа энэ бол ингээд протоколдод 19-оор тэр хуулийн төсөлтөө тусгагдаад явах юм бол бас ч гэж арай зөөлрсөн хэлбэрийн хууль болох нэ гэдэг зүйлийг бүлгийн дарга ярьж байгаа. Надаа ямар бодол төрөөд байна гэж бүүжээ. Ер нь Монгол улсын хууль зөөлнө гэдэг зүйл үү? Уул чангуу гэдэг зүйл үү? Одоо мөрдөгж байгаа эрүүгийн хуулийн чинь чанга байна гэж уулын зөөлрүүлэх гэж эрүүгийн хуулийг шинжилгээ. Нэгдүгээрт нь тэр, хоёрдугаарт нь аж ахуйн нэгж албан байгууллагуудад оногдуулж байгаа торгуул ял шийтгэл цөөддгүү маа. Яг үнийг хэлнэ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль нь зөөлддгүү маа. Энийг бол ч Монголын бүх иргэн мэдж байгаа. Хэрэгждэггүй л байхгүй юу да. Хамгийн гол нь хэрэгждэггүй. Надад энэ бол зүгээр л ямар чанарын ялгаагүй зүйл харагдаж байгаа. Өөр хүмүүст бол амар хувьсэл хийж харагдана. Юу вэ? 13 тэрбумын торгуулийг 800 сая хүртэл болгоцдог ашгүй дээ гэж. Та нар аж ахуйн нэгжүүдийг 800 саяар торгосон байсан ч тэрийг авч чадахгүй. Тэгжээс нь түүх байдгүй юм угаасаа. Нефт импортлогчдыг 16 тэрбум төгрөгөөр торгосон. Үгсөө үлдээж үнэ нэмсэн байна. Импортлогчд шүү дээ. Олон тоон дээр. Тийм. Импортлогчдыг тийм. Одоо хэдэн нефт импортлогч хэдэн төгрөгийн торгуул төсөв төлсөн. Тэр үед үгсэн хувилдаж үнэ нэмсэн хохирлыг нь Монголын ард түмэн үрэл өнгөрсөн. Өөр юу ч байхгүй. Юу гэж хэлэх гээд байна гэхээр хууль нь байгаамаа. Хангалттай байгаа юм. Зүйл заалт нь байгаамаа. Хангалттай олон байгаа юм. Хэрэгжихгүй байгаамаа. Тэр хэрэгжүүлэх шатны процедур чинь биш болчоод байна. Өнөөдрийн төвшөнд үйл ажиллагаагаа явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх байгууллагын чинь ажил үүрэг нь энэ дээр бас харагдаад байна. Муудун авахар байна гэдгийг олон нийт хэлээд шүү дээ. Тэгэхээр өнөөдөр мөрдөгж байгаа хуулиа сайн болгоё. Эсвэл чанга багыг зөөлөн болгоё гэж
хэлхээс илүү хэрэгжиж байгаа хуулиа биелүүлдэг л байл. Энэ л тогтолцоог л ярмаар шүү дээ. Өчнөө зүйл нефт импортлогчид тэр үр тариа эрхлэгчид одоо өчнөө асуудал. Тэр барилгын салбар гэхэд 300 тэрбум төгрөг аваа явуулсан. Бүү юм бас. Одоо чи арилжааны банкуд дээр харалтаа. Нэг үеийн шимтгэлийн шудраг өсөлтөд хэрэглэгчийн төлөө газар шүүхт өгөөд дахиж нэхэмжил гарах эрхгүйгээр хүчингү болгочоод хахад аваад байна шүү дээ. Тэр чи хууль байгаа үстэй. Байгаа болоод Монгол улсын хараат бус шүүх шийдвэрээ гаргасан юм байгаа үстэй. Хэрэгждэггүй ийм мянган хуулиар яах юм бэ гэдэг зүйл байхгүй юу? Тэгээ хэрэгжиж байгаа юмнууд нь юу байдгүй гэхээр зэрэг иргэддээ л хэрэгж. Жижигхэн гонц, нэг жижигхэн цайны газруудыг л одоо нөгөө 250 мянган төгрөгөөр торгодог. Тэр нь одоо нөгөө баар ресторан дээр очиод ирэхлээр 250 мянган төгрөг бол юу ч биш юма гэдэг уур амьсгалыг бий болгоцсон. Нөгөө цаг хугацаагаа хэтрүүлэн ажилдаг. Тэгэл 250 мянган төгрөгөөр төлөөл ажиллаад байдаг. Яг энэ нөхцөл байдал нь эрүүгийн хуулийг одоо энэ аж ахуйн нэгжүүдийг чангалъя гэдэг юм руу оруулдаг. А тэгсэн мөртлөө яг дээгүүрээ байгаа том аж ахуйн нэгжүүд болохоор яаж чадахгүй. А золионд нөгөө нэг доор байгаа хідэн амьдрах гэж ядж байгаа хідэн хүмүүсийнхаа нуруунд дээр нь ачааг нүрүүлээл явчихдаг. Энэ бол нэг тийм одоо нэг гоё гийгүүлц үр дүнтэй тийм ирээдүйтэй бол харагдахгүй л гоё. Их сайхан болно л гэж яриад байгаа юм. Тэгээ төсөөллийн ертөнц гэдэг бол угаасаа гоё л үү. Яг тэгж гоё болно гэж төсөөлөх бол амархан шүү дээ. Гоё болгоно гэдэг өөрөө бүтэхгүй юм байна гэдгийг харууллаа шүү дээ. Одоо би нэрээс худлаач үг хэлээ. Тэр магна гэдэг хүн шудраг өсөлтөд хэрэглэгчийн төлөө газар байхдаа яаж чарлж ивэ? Хичнээн асуудал дээр ямар шийдвэр гаргаж ивэ? Хамгийн сүүлийн цөөхүүдийн асуудлыг харал. Нэг ч зүйл шийдэгдэг байхгүй. Одоо дээрээс нь аюур сайхан гэж залуу өсөлтөөний байгууллагыг толгоолоод ороод ирсэн. Чадхаараа зүтгэж байна энэ залуу. Нин үгүй нэг. Нэг ч зүйлийн цааш нь ажил хэрэг болохгүй шүү дээ. Адгийн наадчихын чи энэ машин ажилтныг харал. Хэлсэн шүү дээ. Бид нар хуулийн байгууллагаар тогтоолголоо. Машин ачуулсан иргэд машин атсан байгууллагаасаа төлбөрөө нэхэмжлэх хэрэгтэй байна гэдэг гэсэн. Гэхдээ машин ачуулсан хэдийн эргөө очиж төлбөрөө буцааж авсан хэлээд үг надад. Тийм хүн байвал нэрээ одоо бичээрэй. Монгол коммент хаяг нээлттэй байж. Би машин ачуулсан юм аа. Тэгээ би 5 минутын дотор надад миний машиныг зарлаагүй дуудаагүй, миний утас руу залгаагүй, өөрсдийнхөө журмыг дагж мөртгүйгээр миний машиныг шууд хулгайчиг ачаа явуулсан юм аа. Тэгэхээр би араас нь хөөцөлж жагаад нөгөө машин атсан компаниас мөнгө авцсан гэж байгаа тийм хүн байвал хэл. Ийм л эрх зүйн орчныг л яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр хууль батлах, боловсруулах өмнөх шатандаа биш, батлагдаад гацсан хуулиа хэрэгжүүлэх дараах шатанд нь ач холбогдол өгөөчлөлтэй манахаад гэж гуйх гэдэг байгаа байхгүй юу? Энэ хууль муухай ингэж алагжилж үйлчлдэг ор Монголоос өөр алга шүү дээ. Мөнгөтүүд нь үйлчлэхгүй, баянд нь үйлчлэхгүй, албан тушаалтаад нь үйлчлэхгүй, танил талтайд нь үйлчлэхгүй, ядарсанд нь үйлчлэхгүй, зүтгэж яваад нь үйлчлэхгүй. Шудрагд нь үйлчлэхгүй. Ийм байхаар чи хүн ер нь ямар нийгэмд амьдарч байна гэж ойлгох өөрийгөө. Ийм л зүйл хэлт юм л. За, өнгөрөх өдөр Монгол коммент нэвтрүүлэг цагдаагийн албаагч гудамжинд зам дээр одоо эмэгтэй хүний биед бас маш бүдүүлгээр халдаж зодож тангарч ирсэн бичлэгийг нийтэд түгээсэн. Энэ асуудал дээр цагдаагийн ерөнхий газар албан ёсны тайлбар мэдээллийг бас өнөөдөр нийтэд хүргэсэн юм байна. Эмэгтэй хүн зодсон цагдаагийн өмнөөс цагдаагийн ерөнхий газар албан ёсоор уучлах хүсэж байна. Эмэгтэй хүн зодож буй цагдаагийн албаагчийн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан олонний дургуйцлыг хүргэсэн. Хан улдүргийн цагдаагийн эцсийн жижүүрийн ахлагч Б гэж эмэгтэй хүн зодож байгаад бичлэг дүрцэн гэж түүнийг цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлцэж шалгаж байгааг нь энэ талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийгээд албан ёсоор хүн зодсон эмэгтэй хүн зодсон цагдаагийн албаагчийн өмнөөс цагдаагийн ерөнхий газар нийт монголчуудаас уучлах гуйж байна гэсэн ийм уучлалт бай. Эргээд нэг ийм хариу ирдэг ийм тогтолцоо байхад би баярлж сууж байна дотроо. Ямадаа л гэж бодож байгаа. Энэ зүгээр юу гэдэг нэг хүний муу үзээд нөгөөтгийг өөдөн шидэж байгаа ч хэрэг биш. Нэг цагтаа гудамжинд хүн бод зодж явахыг хараад мянган цагтаа болдгүй юм байна гэдэг ойлголтыг авах гэж бодсон. Бид нар ч бас хуулиар хязгаарлалцсан эрх мэдлийн хэм хэмжээ гэж зүйл байдгийн байна гэдгийг ойлгох гэж бодсон. Тэгээ сүүлдээ одоо энэ дээр янз янзын мэдээлэл явж байлаа. Нэг хэсэг нь фэйсбүүкээр эхнэрээ зодсон гэж яриад байсан. Тэгсэн чинь сүүлд эцэцтэй явж сэжигтэн эмхтэйг зодсон болж таарж штэ. Иймэрхүү үйлдэл зүү зөксгүй авир гарч болдгүй юм байна гэдгийг л манай хууль хяналтын байгууллагын сайн толгоонд тунгаагаад авчаач л гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл та нар хууль сахиулах тангар хүргэсэн төрийн албаагч. Та нар бол ам дээрээ байж байгаа төрийн хувц сүмссэн мөрдөстөө формоор жигдэрсэн амьд үлгэр жишээнүүд байхгүй. Та нарыг бие яаж авч явж байгаагаар чинь бага насны хүүхдүүд сэтгэдэг. Та нарын хүнтэй яаж харьцаж байгаагаар чинь залуучууд үлгэр дуурайд болдгийг. Одоо энэ дээр бол яг албаагч гудамжинд хүн гарч ирээд зодож явахыг харсан
хэний сэтгэлгэнд болт юм байна гэдэг ойлголт төрдөг юм. Одоо энэ дөр бол яг энгийн хувцастай эрэгтэй хүн эмэгтэй хүн зодж байсан бол ёс зүйгүй байдал одоо юу гэдэг чинь годомжинд хүн зодж штэ гэдэг эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зодж байвал ингээд олон нийтэд төрсөн. Энэ дээр хамгийн гол яригдж байгаа юм бол цагдаагийн дөрөв хувцастай хүн. Тэр хувцсыг хүндлээч, хайрлаач. Иргэн тойронд чи олон хүн үлгэр жишээ аваад хууль сахиулах ёстой хүнд хууль зөрчөөд байна шүү гэдгийг л ер нь нэг юм үг байдаг л да. Одоо хөдөө гадаа сум багийнхан бол мэдэн дээ. Хөдөөнийхөө юу гэдэг вөхөр чи одоо сумд нэг хэсгийн төлөөлөгч цагдаа гэдэг нэг 2 хүн байна штэ. Тэгээд энэ хоёр чинь сүүлдээ тэр сумынхантайгаа бүр ингээд найзан дундаа орчиж байгаа байхгүй. Сум чинь жоохын жаргагүй шүү бүгд таньдаг мэддэг болчихно. Тэгэхээр ингээд жоохоо халамцуу бүлэмцүү залуучууд тэр цагдаа ирээ шаардлагатай тохиор нь юу гэдэг вөхөр за чиний төрийн хувцас чинь л хүндэлж байна гэж тийм ээ. Чи юм уу наа төрийн хувцас тайлаа тавьчих юм бол хинч биш штэ гэж. Ёстой сайхан үзүүл үзье гэдэг нэг юм Монгол ухаан тийм Монгол хүндлэл наа чинь байна штэ. Тэр төрийн мөрдөс гэдэг юм чинь тэр таны хоёр мөрөн дээр яваа юм чинь Монгол төрийн амин сүнс байхгүй юу? Энийг л эрхэмлэж хайрлаж яваач л гэж хэлсэн. Ямар ч байсан цагдаагийн байгууллага нэг эрх холбоотой байгаа юм байна. Ийм ээ тийм ээ болсон асуудал дээр уучлах гуйчдаг тийм ёс зүй бас байгаа юм байна. Баярлж байна. Тэгэхээр нөгөө талдаа бас маш олон тийм цагдаагийн албаа агчид бол энийгээр үлгэр жишээ болгоод авсан байх гэж бодож байгаа юм. Дотроо нэгийг тунгаасан байлгүй. За дараагийн асуудал энэ өчигдөр бас Монгол комментээр яригдсан. Үндсэн хуулийн цэцгийн гишүүн Очирбат хувийн компаниас мөнгө авдаг асуудал. Цэцгийн гишүүн нь хувийн компанитай гэрээ байгуулсан маш өндөр дүнгээр мөнгө авч ирсэн асуудлыг авилгатай тэмцэх газар шалгаад үнэн болохыг нь тогтоосон. За энэ асуудал дээр өнөөдөр иргэсэн холбоогийн дөргөө цэгмээ сайт бидэнд иргэж мэдээлж байна. Анхны ерөнхийлөгч Очирбат Mongolian Mining Corporation-ыг төлөөлөн удирдах зөвлөлийн хараа тус бие даасан гишүүнээр ажилуулах тухай гэрээг 2012 оны 10 дугаар сарын 12-наас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус 2 жилийн хугацаагаар дахин байгуулсан гэж. Энэ үйлдэлт нь хариуцлага тооцож үндсэн хуулийн цэцгийн гишүүн Очирбатад албан тушаал бууруулах шийтгэлийг оноож байгаа юм. Тэгээ одоо цэцгийн гишүүний албан тушаал буугаад яг юу болдгийг би бол мэдэхгүй байна. Ямар хариуцлага тооцохоор цэцгийн гишүүн албан тушаал буудгийг би ойлгохгүй. Одоо бодвол цэцгийн гишүүний туслах болгочихгүй байлгүй. Энэ Монгол улсын анхны ерөнхийлөгч байсан хүнээр одоо үндсэн хуулийн цэцгийн нарийн бичиг нэг бичих цаасны нэг хүүхний ажил хийхгүй байлгүй. Яг ямар хариуцлагыг яг яаж буулгаж байгаа гэдгээ бас тоочны тодорхой болгож эргэж мэдээлэх байх гэж ойлгож байна. Нөө нэг улсын хурлын гишүүн баяр зогч улсын хурлын дэд дарга багтаа офшор дансанд мэдэгдээд хариуцлага хүлээсэн чинь улсын хурлын дэд даргын албан тушаал өгөөл тэгэл улсын хурлын гишүүн үлдсэн. Тэгэнгүүтлээ төд удаагүй байжсэн данс жоохон мартагтаад эхлэнгүүт нь хэр эрхлэх газрын дарга явуулсан. Сайн болсон. Тэгэхээр одоо яг энтэй адилхан одоо яг нэг арга хэмжээ авлаа гэдэг нэртэй яг ямар арга хэмжээ авагдсан бол доо гэдэг л таамаг дунд л бид нар одоо хөвж явна шүү дээ. За төрийн албаа агчдад би нэг мэдээлэл хүргэе. News цэгмээ сайт дээр байгаа. Энэ нэг сүүлийн үед энэ нэг ус төрчсөн нөхцөл байдлаас үүдээд ямар асуудал орон нутгуудад газар авсан гэхээр ялангуяа аймаг дүүргийн иргэдийн нийтийн хурал дээр энэ зүйл их тод харагддаг. Юу гэхээр зэрэг сонгуул болдог. Ямар нэгэн халаас илгээ албан тушаалын бүтц орон тооны өөрчлөлт гардаг. Пүүжэ ардын намын нөхөр байсан. Би ардсан намын нөхөр байж байгаа. Пүүжэ нэг аймгийн иргэдийн хурлын дарга байсан. Сонгуул болоод өөрчлөгддөг. Би чиний албыг авах гээд очихоор тамгаа аваад цугтаадаг. Энэ тамгаа авч цугтдаг асуудал дээр эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байгаа юм байна. Шинэ хууль хэрэгжиж эхэлж шүү. Тамга тэмдгээ авч цугтаавал хариуцлага хүлээхээр боллоо. Төрийн захиргааны болон тусгай албан тушаалтныг улс төрийн намын гишүүнчлэгүй байхыг шаардна гэж юм. Ер нь. Үүнээс хойш түүнээс цааш ямар нэгэн байдлаар тамгаа авч цугтах юм бол та хэцүү нэртэй хаалга татах нь байх шүү гэдгийг энэ төрийн удирдах албан тушаалуудыг хашиж байгаа. Ялангуяа аймаг дүүргийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал бусад одоо газар хэлтсүүд агентлагуудын дарга удирдлагуудад би хамааруулж хэлж байгаа юм. Байж байгаа л нэг юм хэрүүлтэл болцсон юм баггүй бид нар. Байж байгаа л ингээл одоо налаах болоод өнгөрсөн жилчингээ нэг тамгаа авч цугтсан даргын асуудал яригдлаа шүү дээ. Тэгээ сүүлдээ аргаа ядаад нэг дүүрэг хоёр тамгатай болж авч байгаа. Нэг дарга нь тамгаа аваад цугтаац өрөөгөө чойжлоо тамгаа аваад цугтаацсан. Нөгөөх нь ажиллаа хиймээр үүдэг төрийн ажил гацаад байдаг. Арга буюу нөгөө үндсэн тамгаа дуурайлгаж дахиад нэг тийм хулах тамга хийлгээд нэг дүүрэг хоёр тамгатай байхыг бид үтсэн. Иймэрхүү зүйлүүд бас цаашаа байхгүй нь байна шүү гэдгийг дуулгын нүүс юм их сурвалж байна. За залууцкомын өнөөдөр нэг тийм сонин мэдээ тавьсан байна. Энд би бол үнэхээр итгэхгүй байна. Ялтнууд буюу хоригдлууд өдөрт 84 сая төгрөгийн хоол иддэг гинэ. Нэг хоригдлууд өдөрт дунджаар 12 мянган төгрөгийн хоолны төсөв улсаас гаргаж өгдөг. Би өөрөөсөө яаж бодоод итгэхгүй. Энийг шалгаач гэж бид нар хуулийн байгууллагын бас хэлэх гээд байна. 12 мянган төгрөг шүү. Нэг хоригдол. Бид нар өнөөдөр зүгээр наранд байгаа эрх чөлөөтэй
ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучууд өдөрт 12,000 төгрөгөөр хоол идэхгүй байгаа шүү. Бүр их тансгалсан хүнд ийм хоол иднүүхээс 12,000 төгрөгийн хоол идчих тийм бараг байхгүй шүү. Миний эргэн тойронд лавл алга. Тэгэхэд хоригдлууд одоо нааран дээр гівтж байгаад өдөрт 12,000 хоол идээд ийн гэж байхгүй. Яагаад гэвэл би нүдээр үзсэн зүйл бас байдаг байхгүй юу? Хамгийн дээд нь би хатуу боловч үннийг хэлье. Хамгийн дээд нь 2,000 төгрөгийн цувдаал идэж байгаа. Та нар хоригдлуудыг өдөрт 12,000 төгрөгийн хоолоор эрхлүүлдэг гэж байгаа бол энэ ч гэсэн үннээс хол зөрөөд байна. Өдөр болгон хоригдлуудад 84 сая төгрөгийн хоол зарцуулдаг гэх юм бол энэ амьдралгүй юм болох гэдэг. Энийг би бүр шалгаж үзээч гэж хэлэх гээд. Ингээ ойлгохлоор ч одоо ингэж ойлгох гэдэг шүү дээ. 12,000 төгрөгийн хоолыг нэг одоо хоригдол өдөрт авдаг гэхэлэр чинь ийм хэмжээний төсөв биччихэд 2,000 төгрөгийн хоол өгөөд 10,000 төгрөг нь ийм их хардлага надад төрөөд байна тийм алга болчдаг гэсэн үг. Би яагаад гэхээр бас тийм нүдээр үзсэн зүйл байдаг байхгүй юу? Бас энэ нэг сэтгүүлч сурвалжлагч мэрэгчдийн чи эзэмшгээр энэ тентгийн янз янзын газраар 9 бүсийн газраар явах шаардлага гарна шүү дээ. Би үзчихсэн байхгүй юу? Үнэхээр хоол нь бол ямар байдгийг хэрвээ тэр хэрэгчлөөг асуулцсан усууд хэлэх юм бол надад хилээд өгнө л дээ. 12,000 төгрөгийн хоол аль шатанда хаана нуглаа ороод ийн гэдгийг та нар нэг шалгал та. Юм гарч ирнэ эндээс. Тийм хардах хүндэслэл бидэнд байгаа юм. Тэг өдөрт 84 сая. Зүгээр л цувдаа өчтгөл байсан. 10 би бол нэг орчинд өдөрт одоо 12,000-ын цувдаа идэв гэж итгэхгүй байна. Одоо бенжиминг дээр гарахад сайхан чигцэн дүүрэн цувдаа юм үнд орлоо гэхэд 2,000 төгрөгтэй байна. Нэг хоригдолд өдөр 6 бүтэн цувдаа идчих чинь гэвэл би одоо бурхан минь энэ тийм юм байх уу? Чи зүгээр бодцоо нэг хоригдолд 6 цувдаа идэх гэж байд юм. Үгүй зүгээр нөгөө мөнгөнд нөгөө бодоод 84 сая төгрөг 10 өдөр болоод 830 сая. За тэгээд 100 өдөр боллоо. За 3 сар гэдэг чинь 100 өдөр шүү дээ. 8 тэрбум 800 сая 400 сая төгрөг. Би энийг л гайхаад байгаа. Ийм юм байна уу ер нь энийг нэг бүр үнэхээр шалгаж үзээч гэдэг төгрөг энэ дэр байж шít. Энэ нэг явтанд өдөртөө 12,000 төгрөг зарцуулдаг гэхээр өдөрт улсын төсвөөс 84 сая гаруй төгрөг ялтнуудад зарцуулагдж байна. 7,000 гаруй хоригдолтой 12,000 төгрөг зарцуулдаг. Албаны хүн хэлж байгаа. Энэ төр төсвөө хангалттай өгд юм шүү дээ. Энэ эрхээ асуулцсан усууд энэ ялтаа хоригдлууд гэдэг хүмүүс өдөрт 12,000 төгрөгөөр болж бодож хоолны мөнгө өгдөг гэвэл би энийг хангалттай гэж хэлнэ. Ёстой пендисэн гэдэг шиг нөгөө хосон шог дээр гардаг шиг хүмүүс гарч ирэх ёстой байхгүй юу? Ингэж идэж байгаа бол. Тэгээ тийм байж чадчихна гэдгийг бод. Бид нар хараа. Монгол улсынхаа ирээдүйд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг чимэтгэв. 11 шиг 1200. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цаг хөтөлбөр 1200 төгрөгөнд багтаад хэрэгжиж идэх гэж бодож байгаа юм. Гэхдээ тэрэнд хөрхөө багтаагаад байгаа юм. Сүү тараг борцог тийм. Юм багтаага болгоод байгаа юм. Цэцэрлэгийн хүүхдүүд харж. Өглөөнөөс орой утал цэцэрлэг дээр байхдаа нэг 2,000 гаруй төгрөгөнд болгоод шүү дээ. Энэ нэг нуглаа байгаа юм биш үү гэдгийг л би бүр яг тэр харж байгаа мэдж байгаа улсуудын үйл нэг хандуулж хэлмээр санагдаад бас хүн хэлж л байна. Би ч бас үзсэн наад чи 1500 ч хүрдэг юм өө л гэж. 1500 ч хүрдэг юм л гэж. Тий. За энд өнөөдөр бас сангийн сайттай холбоотой нэг тендерийн бодлого гараад ирсэн. Доргой мэн дээр үуч. Сангийн сайд Эрдэнэт яасан вөхөр шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлдэг. Тэг өөрт нь бол огт хамааралгүй тендерт дундуур завчиж ороо. Өөрийнхөө танил татыг зүтгүүлээд байна гэдэг асуудал яригдчих. Өдийгөөс төдийг хүртэл ярьлаа шүү дээ. 2009 оноос хойш ярьлаа шүү дээ. Энэ нэг тэмдэгтийг өөрчлөх асуудал. Нөө одоо ядчил нөгөө архины акц байхгүй. Энийг чи хүмүүс гэртээ хийгээд дуурайж наагаад байна. Хуурамчаар үлдээд байна. Арай жоохон чанаржуулаад стандартын шаардлага хангахаар иймэрхүү зүйл болгоё гэдэг. 2009 оноос хойш 4 удаа тендер зарлаа шүү дээ. Хоёрын хүчингүй болгоцсон. Хоёрд нь одоо энэ үндэсний үнд цаас гэдэг компани, үндэсний компани ялж байгаа. Нөгөө өрсөлдөж байгаа компаниасаа 3 тэрбум төгрөгийн доогуур үнийн сандыг санал болгож байна. 3 тэрбум төгрөг. Энэ тендерийг хэрэгжүүлэхийн тулд 3 тэрбум төгрөгөөр баг ороод ирэхэр чин зэрэг энэ төсөвт хэмнэлттэй биз дээ. 3 тэрбум төгрөг шүү. Хаа юм бэ чи их мөнгө шүү. Тэгээд үндэсний үнд цаас компани тендерт ялаад гэрээгээ хэрэгжүүлэх гээд ингээ холбогдох байгууллагатайгаа хамтарч ажиллах гэрээгээ үзэглээд 2014 оноос ажиллаа эхлэх гээд гисэн чинь сангийн амт түтгэлзүүлсэн. Яасан гэсэн чинь нөгөө өрсөлдсөн компани мөнхийн үсэг гээд компани гомдол гаргасан гэж хэлээд түтгэлзүүлсэн. Явж нарийн дээр яриад байсан чинь мөнхийн үсэг компани зарим удирдлагууд нь сангийн сайдтай бас одоо туслах муслах нь байсан юм уу ямарч асуудал байсан юм. Бас л нэг юм одоо нэг эрх ашгаараа холбогдсон асуудал гэдэг зүйл яригдж байгаа.
Их сурвалжтай мэдээлэл шүү. Би яг өргөө цэг юмэр гээд мэдээллийн сайт дээрээс харуулж байгаа. Энэ үз. Авилгах дамжуулах газрын мөрөдөн шалгах хэлцээний дарга эхэлсэн комиссар Инхтүр танаг. Үндэсний үнд цаас компаниас 2014 оны 215 тоот албан бичгээр ирүүлсэн гомдол дурддагдсан сангийн яамны хууль худалдаа авах ажиллагааны бодлогын газрын дарга хангай гарын үсэг зурж татврын нэггийн газарт хүргүүлсэн 2014 оны 11-р сарын 12-ны 5.15 тоот албан бичиг нь хуурамч байх уу гэдэг. Хувийн ашиг сонирхлын улмаас албан тушаал ургуулсан байж болцшгүй үйлдэлийг шалгуулахаар шилжүүлвэ. Авилгах дамжуулах газрын мөрдөн шалгах хэлцээний дарга Инхтүр гэдэг хүн лөө шилжүүлж байгаа байхгүй. Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулалтаа гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас энэ хэргийн шинжтэй болоод ирж байна. Эцэстээ ясна гэсэн чинь яамныхаа тэр газрын дарга өдөрлгүүд зарим өөрийнхөө гарын эсрэг хөдөлдөг хүмүүсийг дуугаргаж байгаа. Хуурамчаар материал үлдүүлээд явуулчих. Төрийн байгууллага ингэж ажилтдаг юм. Тэр тусмаа энэ Монгол улсын чин Эрдэнэсийн авдрыг атгацсан тэр түлхүүрийг барьж байгаа хүн ийм авир гаргаж болдго юм уу? Энэ бол эргэж нэхэлтэй асуудал байл. Дөргөө цэг юм дээр байгаа. За энд нэг ийм зүйл байна. Тууд готоо ерөөсө бүх нийтээрээ дуусгахыг гэж байгаа юм шиг. Залууч.com дээр фэйсбүүкээр явсан мэт. Туулд бохрын машин ялгц засах ч гэдэг, доор нь хүүхдүүд тоглож байдаг. Энэ хаа. Одоо нөгөө цуслан гарахаар зэрэг цуслангийн айдууд чинь нөгөө дандаа нөгөө ил нойлтой. Тэр нөгөө ялгцаа сорулдаг байхгүй юу? Ийм машинууд дуудаж сорулдаг. Өнөөхийг авчраад шууд туул руу ус руу зутгачдаг. Ийм заваан байна гэж одоо байдаг юм уу? Энд одоо хяналт шалгалт гэж юм байдгүй юм. Нөгөө туулын сав газрын захиргаа яг яаж ажилтдаг юм? Нөгөө туулаа хамгаалах гээд аврах гээд яваад байсан хөдөлгөөнүүд яг хаана байдгийг? Ич хүүхд доор нь тоглож шít. Дээрээс нь ялгц засгаа зогсож шít. Ийм ухамсарын дороотолд орсон байна гэдэг бол бас арай л дэндүү санагдав. Би бас энэ залуучуудад нэг мэдээлэл үзүүлэхгээ бэлдсэн энэ олдоо цэгмэн дээр байна. Бид нэр сүүлийн үед нэг бэлэн гомн гэж юмд одоо ёстой нугасгүй орж байгаа. Арга жуухгүй зарим нь бас нэг амьдралын шаардлага байх шиг байна, шалтгаан байх шиг байна. Зарим нь ажлын цаг нараа хэмнэх гэж яах шиг байна. Үнэхээр өдөр цайндаа гарч амжихгүй усууд бол тэгэл гарсан нэгэнтэй гомн захиал бүүндүүл иддэг юм л. Ямар орчин нөхцөлд ямар ах хүрээлэлд яаж хийгддгийг гэдгийг нь би үзэж аваач гэж хэлэх гэсэн. Ингэдэг юм байна. Заадуучин гомг юус ийм орчинд ингэж хийдэг юм. Хөлөөрөө зуурж муурам. Заа. Тэгээд сэнсээр хатаачих. Энэ хар. Энэ хар. Ингээд нөгөө бидний яриад байгаа билэн гоо. Энэ хараа энэ одоо тэр гомго агуулж байгаа агуулах. Ийм дотор байж байгаа. Энэ хар. Ингээд уут уутаар нь багцалж байгаа. Тэгээд савлгааны хэсэг рүүгээ явуулаад ингээ гойм болоод гараа. Ийм л юм ийг л идэж чинь манах. За мэдээлэл чинь дуусч гинүү. За болсон өмсөхөө. За хүмүүсээ цаан чинь статистикийн газар гэж эрх барьж байгаа намж үйлчлдэг газар гарлаа. Ядуурл буураад байна гин шүү. Сонгуульд өгөхөөр бүр ядуу хөнгө болох байхаа гэд. Сайхан нэр ядуурл буурсан байна гэсэн статистикийн дүн судалгаа гарчихсан байлээ шүү. За Төв гандангийн гадна дотор хүрдийг эргүүлэх гэж бөө юм болох юм аа. Их олон жил болж гандангийн удирдлагууд арга хэмжээ авч засаж янзлаач гинэ. За бэлгээ сайн сэтгүүлч хөтлөгч юу уран хурц хэлэх гэсэн санаа тодорхой хурц сайн сэтгүүлч юу амжилт хүсье л гэж. Баярлалаа. За энэ юу гэж байна? За энэ миний компьютер. За Ховдгийн гай хочтой Очир хотын хувийн компанитай гэрээ хийсэн хугацаанд авсан цалин юм уу эсвэл тэр компаниас авсан цалин улсын орлого болгож давхар хариуцлага тооцох ёстой. Ер нь иймэрхүү гэмт хэрэг толбогдсон ловерчдыг төрийн албан тодорхой хугацаар ажиллах эрхийг хасдаг байх хэрэгтэй л гэж. За сонгон хархан дүүргийн 7 дугаар хороо хогоо ачаач хитэрлээ гэж байна шүү. За нийт монголчуудын энэ өрөөмөнд үргээ дарга гэхээр л унсан унаа үнгүй улсынх байдаг. Тэгээд бас дээд зэрэглэлийн хамгийн үнэтэй нь байдаг. Бас гар усны төлбөрөөр даалга нь хоолой үнгүүд нь энэ арай биш ээ. Дарга нар цалингаа одоо юунд зарцуулдаг юм бол бид нар ч цалингаа өргөх гээл ядаад байдаг. Эдгээр чи бүх юм нь үнгүй ээж идэг хүмүүс. За энэ улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс яагаараа ард түмэнтэйгээ ингэж харьцаж доромжлох ёстой юм бэ? Харин ч ард иргэдэд хөндлөж иргэдийнхээ төлөө байх ёстой үстэй. Тэгээд өөрийнхөө хувийн ямар нэгэн зүйл дээр ажиллаж байгаа юм шиг л ямар сэтгэлгүй юмнууд байх юм а хэрэглэгчтэйгээ харьцаж байгаа нь ямар ч соёл байхгүй л гэж байна. За өнөөгийн төр гэж хэрэг алгаа хариуцлага дэг журам гэж алга ерөнхий сайд Баяр оюу толгоор тоглолцоод бас дорнодын ураны лицензийг хурааж авч 100 сая долларын өрөнд оруулчаад одоо юу бодож явдаг бол хаус ирсэн шигээл явах юм да. За
За манай хашаа байшингийн дээгүүр хотыг төрсөн 110 кВт-ийн өндөр хүчтэй тараас дайран өнгөрч байгаа. Газрын алба газар чөлөөлгээд нөхөн олгорын асуудал дээр шийдвэр гаргахгүй 2 жил боллоо. Энэ хугацаанд хашаа хороогоо янзалж чадахгүй, юм хийж чадахгүй хүлээлтийн байдалтай 2 жил боллоо. Үүнийг хурдан шийдвэрлэмээр байна. Баянзүр дүүргийн 23 дугаар хоронд байрладаг газрын албаныхан ирээд мэдээлэл өгчөөд өөртөө таг болчих юм аа гэсэн байна. Тэгээд одоо янзлын хичээл одоо төр нь өөрөө алгуулцдаг. За цагдаа дээр шалгагдаж байгаа шижигтэн гэдэг хүмүүсийг амны болон албаны ажил зараад байдгаа болооч. Дараагийн удаа аймаг сумтай зарлах болно шүү л гэж байна. Тэр сэжигтэн бол одоо гимт хэрэгтэн гэсэн үг биш шүү дээ. Тийм харин. Их чинь нэг санал хэлэх гэсэн юм аа. Тэр интернетээр яваад байгаа цагдаагийн ажилтны үйлдэлийг бичиж мэдээсэн хүнд нь их талархаж байгаа юм аа. За цагдаагийн ажилтны ингэж хүн дарамтлагдаг асуудал амьдрал дээр байдаг юм байна лээ. Ээжийнхээ хууль бус үйлдэлийг дэмжиж цагдаагийнхаа нэр төрийг ашиглан айл амтнаар яваад өндөр настай бие муутай эмэгтэйг дарамтлаж явдаг цагдаа бас байна. Тэгж явахдаа өөр дүүргийн цагдаагийн байгууллагын нэр бариад явдаг байсан байгаа юм аа. За эндээс харахад цагдаагийн ажилтнуудын өргөдөг тангараг үн цэн үгүй болж байгаагаас гадна ёс зүйн дүрм журам болон хууль эрх зүйн мэдлэг муу байгааг харуулад байна гэж би ойлгож байна. За ийм учраас цагдаагийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарах цаг болсон гэж үзэж байна. За амжилт хүсье гэсэн. За сайн байцгааны өнөөдрийн минь төргий саяхан хүү маань төрсөн юм аа. Төрөх үед нь би гадаадаас сурж байсан болохоор хүүгээ төрөх хугацаанд ихийнхэн нэрээр овгуулсан юм аа. Учир нь 14 хоногийн дотор төрснийг хичээлээ авах хэрэгтэй юм байна лээ. Хэд хоногийн өмнө би сургуулаа төгсөж ирээд хүүгээ өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн чинь шүүх хэмлэг эцэг тогтоох бичиг хэрэгтэй гинэ. Тэр бичгийг авахын тулд шүүх хэмлэг 147 мянган төгрөг төлөх ёстой юм байна. Ийм юм байж болох уу гэсэн. Тэгээ хуулиндаа тэгж заасан байдаг бол одоо тэрийг гүйцэтгэх зур аргагүй шүү дээ. Одоо иргэний бичиг баримт гэдэг бол одоо архив бүртгэгдэн. За дээрэс нь одоо олон нөгөө нэг үнд сугсаа үр удмын одоо ургийн бичгтнээс нахгуулаад олон зүйлд хэрэг болдог баг. Тийм учраас хуулийн заасан юмар алж явах хэрэгтэй баг. Энэ нэг хэрэг одоо юу гэдэг нь тэр хуулийн цоорхоо гэдэг юм уу? Юу гэдгийг тэгээд манай хуульч цоорхоо юм уу гэхээр яг зохион байгуулалтад ороод шийдэх асуудал дээр айгүй чанга байгаад байна. Одоо чинь өглөө минийх өнөөдөр нэг мэдээд хэлсэн байгаа байхгүй юу? 4.5 тэрбумыг идээд 18 саяг төлдөг асуудал. Энэ үчил улсын хурлын хаврын чуулган өндөрлөх төгсөн эрүүгийн хууль тойрсон шуугаа намжаагүй. Олон хурц маргаа өрнүүлсэн эрүүгийн хууль дундаал байна. Өмнөх хууль нь олон хүнийг хилмигдүүлсэн, Монголын хич оронжуулсан бодлогын золиос болгосон гэмээр үйлчилж байгаа нь маргашгүй нэ. Авичаал хийчдэг болсон. Тэгээд дараа нь хойноос нь нөхөж цагааддаг. Фисний гараа. Энэ үчиж нөө цэвэр агаар сангийн хэрэг гэж шүү дээ. Энэ хэрэгт улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг нь тогтоож байгаа. 4.2 тэрбумын хохирлыг цэвэр агаар сангийн ерөнхий нэгтлэн бодогч хулан үлдсэн мөрдөн байцаалтын явцад тогтооччихсон. 350 сая төгрөгийн хохирлыг байгаль орчин ногоон хөгжлийн яамны ажилтан цэцгээ учруулсныг нь тогтооцсон. Цэвэр агаар сангийн захирал хүрсэхэд ажлын хариуцлага алдсан гэмээр 2 жил улсад 45 сая төгрөгийн хохирол учруулсан гээд 5 жилийн ялт онооцсон. Тэг ийм жишээ ба шүү дээ одоо жишээ. Нөгөө 4.5 тэрбумаас чинь 4.2 тэрбумыг нь идсэн нөхөрт нь баг яа. Идж байгаа юм чи мэдсэнгүү гэж хэлээд идээгүүд нь их ялгцсан. Ийм жишгүүд бол тэгээд энэ хуулийн цоорхонд ч өвчнөөнд явах. Зөө. За энд нэг ийм захиалсан байна. Гисэрмаа гэж чинь яруу найрагч хүн юм байна. ТV-слэс Монгол комент нэвтрүүлэх гэсэн байна. Монголын зохиолч ТV-ийн гишүүн яруу найрагч Гисэрмаа гэж. За сайн байцгаана уу? Эрхэм хоёр уран бүтээлч минь ээ. Та хоёртай ажлын амжилтыг хүсье. Бүсгүй бүхний заяа бүтэн байдаггүй гэх энэ орчлонд хувь тавилд нь хатуудаж явах бүсгүйчүүд олон байх юм аа. Иймээс миний бие гэр бүлийн хууль үнэхээр их сул эмэгтэйчүүдийг хамгаалах ямар ч хамгаалалтгүй муу гэж үздэг юм аа. Надтай хамт нийлж яваач хүмүүс олон байгаа. Учир нь гэр бүлийн дарамт хүчирхийлэлд өртсөөр өөрсдийгөө хамгаалуулахын тулд цагдаагийн байгууллагад гомдлоо гаргадаг. Нөхөр нь нөгөөх нь захирамж арга хэмжээ удаа дараа авсан нэртэй замхардаг гэж. Олон удаа хохирсон ичрэх айх сэтгэл зүрх нэгэнд нь бодогдно. Иймээс ахиж хайрлахгүйгээд хувь заяатайгаа эвлэрч явсаар амин насаа алдах тохиолдлууд гарч байна. Миний хувьд өөртөө минь адилхан хувь тавилантай бүсгүүчүүдийн нэгэн бишээ. Цагдаагийн байгууллагад заавал хилж дамжуулах гэр орносоо хөөгдөд аргаа барахтаа цагдаагийн байгууллагад гомдолд өргөн барьж дид хурандаа ил гих чимэгтэй хүлээн авч
нэг гэмт хэрэгтэй. Харьцаж байгаа мэтээр л харьцах юм аа. Муусаа юмнууд гээд дарамтлагдаг гэсэн асуудал нь энэ гэр бүлийн хүчирхийллийн хуулийг л жоохон чангадах цаг болсон гэдэг зүйлийг л ярьж тэгээ цагдаагийн байгууллагууд баах хандсан байна. Хууль чангадах асуудал бол цагдаагийн байгууллагын эрх хэмжээний зүйл бас биш л. За орой минь хавал дөрөв нэгдүгээр орооны засаг дарга нь хорооны нутаг дэвсгэрт аятайхан тогтчулсан явгууны зам талбайд усны шуудаа тавихтаа нуухыг нь авахгүй нүдийг сохлон гэдэгт болгож байна. Энэ мөн тэрээр хувийн бизнес компанид ажиллаа оролцуул шахааны бизнес хийж байгааг анхаарна. Оршин суугчдаас квота хаалгах хийсэн гэд 9,900 төгрөг хурааж иргэдийг оролцоогүйгээр шууд зөвмөшлөлтийн холбооны дараагаар 1991 оны дүүгээ томилсон дургуутал их хурж байна гэсэн байна. Шалгадаг газар шалгаад өгөөч. Зурагтай. Гол нь зурагтаа нь явуулах хэрэгтэй юм шүү дээ. За сайн хоёроо хүмүүлгийн ухааны их сургуулийн харьяа бэлэг дээр сургууль оюутнуудынхаа дүнгийн мэдээллийг Юнисим цэгийн сайт дээр тавьдаг юм аа. Гэтэл жил болгон зарим хичээлийнхэн дүн орохгүй. Тэгээд бас шал өөр багш орсон болгоод худлаа дүн тавиад байх юм аа. Нэгхэн хичээл дээр л муу дүн тавигдахад голч дүнгээс хичнээн доошоо татдаг үлээ. Тэгээд жил болгон 2-3 хичээлийн дүн орохгүй. Зарим бүр өөр багш орсон болгоод шал худлаа өөр дүн тавьсан байх юм аа. Энийгээ засмаар байна. Бүхэл бүтэн 1 жилийн хугацаанд цаг хугацаа мөнгө төгрөг гэд олон зүйлээ гарган байж сурахад эргээд дүнгээ гаргах болохоор алдаатай буруу тавиад байх юм ба энэ сурч мэдсэний хэрэгч гэж алга юм уу да гэсэн байна. За нэг хүний юу гэнэ үү? За машин ажлын компаниуд арай хэтэрж байна. Өчигдөр байрны үүдээс ачаад явчихын оронд очоод хэлэхээр тэгээ чи яаж чадахгүй штэ гэдээ даабалах юм аа. Нэг хүний машиныг гүприйг нь хуу татаад хайчихсан тоохчгүй байна лээ. Бичлэг 28 дахь сургуулийн арын журмын хашаа 500 метрийн зайнаас ачаад 60,000 төгрөг хэтэрж байна. Ядарсан иргэдийг ингэж дарамтлж дээр нь за энэ журмын хашаач нь алдартай эмгтээчүүдийн машин ачдаг хашаа штэ. Яг хажуудынх нь байрнаас нь ачиж аваачаал 60,000. Тэр оронд амар их бензин зарцуулчихж байгаа. За Баянгол дүүргийн 9 дугаар 3 дугаар хороо 88 тоот иргэн пүрвэ. Монгол комментд гэсэн дараагийн захиа. Сайн байцгаана хоёроо. Танах шиг ийм зөрөгтөөр түмэн давлаа оног нь дуулгадаг ийм сэтгүүл сурвалжлагч телевиз өөрдаан шалгадаа оршин тогтнохын төлөө хэрэггүй байхын сурчлагаа явуулсан телевизүүд их болжээ. Монголчин цөөхөнгүй амтай барааны илүүдэлд орчихсон худалдаа авагчин цөөхөн. Зээл ихтэй хэрэглэгчд нь өөрсдийнхөө хэрэгцээг хангацчихсан ус. Хөгжөлтөд хэрэгтэй байгаа юм. Гадаадын өр зээл тавьсан хүмүүсийг өөрсдөө нь хаалгамаар байна. Энэ олон халамж чинь өрөнд давхар оруулаад байна штэ. Халамж хүнээ олохгүй. Эмч нар, хороодын дарга нар ар үрийн хаалгаар групп тогтоогод юм баг та карманда хідэн төгрөг хийгээд байна. Баг зэргийн согогтоол бол халамж авчих юм. Тэгээд бизнес хийгээд машинаасаа илүү мөнгө манайсаа илүү мөнгөжөөд байна. Ажил хийж байгаа хүнээс илүү. Жишээ нь дүлий гэж худлаа тогтоолгоод халамжаас мөнгө аваад бизнес хийгээд баяжаад байгаа ус олон бай. Яасан санаа зовдөггүй юм бэ? Ард түмэн хараад харамсаад л байна. Халамж авдаг хүний чинь 40% тийм болчлоо. Эргэж хараач түрмэнэ. Тэр мөнгөө татаад гадаадд өрөнд өгөөч, жаахан чангалаад өгөөч их орон минь. Дууслаа штэ. Халамж аваад дэлгүүр ажилуулаад талах бариад юм оёод хуваараа хөдөлмөрлөөд баяжаад байгаа ус бол болооч юм хийж чадаж амьдрч байна шүү дээ. Гэр бүлийнхэн чинь ажилтаа байна шүү дээ. Төр жаахан хяналт чадгалтай чангадахмаар байна гэсэн санаачлагыг бичиж ирүүлсэн байна. Баянгол дүүргийн иргэн пүрвэ. Санд нь бас хүрэх газараа очиж байгаа байлгүй л гэж бодож байна. За оройн төргийн нэг юм асууя. Нийслэлийн гэр хорооллыг хорооллоор нийтээр нь эзэлсүүлж хаягдуулж байгаа нэрээр алгын чиний хаяг бичсэн нэмгэн төмөр 5,000 төгрөг шахаад байх юм аа. Энэ үний юм уу хувийн бизнес юм болов уу гэсэн байна. За энэ өдрийн мэнд хориглуудад өдөрт юун 12,000 төгрөгийн хоол, 2,000 төгрөгийн хоолж идэхгүй 20 жил тэнд байхдаа өлмөн зэлмэн байлаа. Хоолнд хамаг ноо байдаг юм аа л гэж байна. За энэ бол яг өөрөө мэдгүй юм байна да тийм. Сайн уу? Туркийн консул юу хийж байна? Асууж өгөөч. Энд зөндөө хүмүүс хохироод байна л гэж. Туркид л монголчууд одоо хохироод байна л гэсэн мэдээлэл ирж байна та. За Алтан цэцэг гэдэг иргэн Дархуул аймаг 5 дугаар багийн 1.11 тоотоос захиа бичсэн байна. ТВ телевизийн бэлгээ бүжээ нартай энэ өдрийн мэндийг хүргье. Танаа нэвтрүүлгийг дандаа үздэг юм. Танаа байгууллагын хамт олон болон та хоёртай ажлын амжилтыг хүсье. Талархсан сэтгэлээ илэрхийлэх гэсэн юм аа. 2015 оны 6 дугаар сард Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж цусны хагалгаанд орж хагалгаа амжилттай болжсон учраас тасгийн эмч совилогч нартаа маш их баярлалаа. 3 хоногийн дараа эмнэлгээс гарч Боолтонд явж байтал гидс томорч 2 хөл хавгнаж шинжилгээ өгтөл хөвлөдөө устаа хэмээх онш гарсан. 10 хоногт нэгдсэн эмнэлэгт хэвтсэн ч эдгэрэх шинж тэмдэг огт гараагүй. Тэгээд хот руу шагдар сүрэн хэмээх эмчтэр очиж үзүүлж эмчтгээ хийлгэж хаван илгэний ус эдгэрсэн тул маш их баярлалаа. Алтан гартай эмч шагдар сүрэн тэгш жаргал эмч болон байгууллагын бүх эмч нартаа баярлалаа. Мөн байгууллагын совилогч нартаа талархлаа. Эмчилгээний төлбөр болон зардал өгсөн тусалцаа үзүүлсэн мягмар сүрэн цэцэг маань 10 туяа отхон туяа туул
Бямба, Майдер, Инкватор, бэлгүүнартаа баярлалаа гэж. Тэгээд Мегмар сүрэн алтан цэцэг нараас гэсэн захиад Анхан уулаа аймагаас иржээ. За энэ нэр зүгээр өрх асуудал биш ээ. Ядаж 100% улсад ордог бол яа их хүү. Хэдэн компани л баяжаад зүгээр л хулгайч хитэн залуучууд очихоор бөөнөрө зодчих гээд байх юм аа гэсэн машин ачлалын компаниудын талаар л хэлж байгаа шиг байна. За сайн байна уу? Буян тухай хороолол бол нисэх орчмоор цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр арай дэндлээ өдөржин за бохир үнэртэж амьдарч байна. Энэ талаар нь цааш уламжилж өгнө үү гэд. Одоо тэгэл нөө Монголын салхи баруун хойноосоо гэл тэгэл Хэлхээс цаашгүй болсон тий. За Өмнө Говь аймгийн цогцжсэн өндөр настан борын орлогоос манай телевизийн Монгол коммент нэвтрүүлгийн байнгын үзэгч Идвэгтэн бичгч байна. Анхны танилт хоёрт амжилтыг хүсье. Монгол хүн юу ч хийж, юу ч бүтээж чадах чадвар бүрэн байдгийг өндөр настан би өөрийн биеэр үзүүллээ. Энэ нь хэдэн зуунаар хэдэн үеэр уламжилж ирсэн нүүдэлчин Монголын эртний малчин айлгэрийг иж бүрнээр нь бүрдүүлж бүтээсэн юм а. Тэр цагт ийм зүйлээр ингэж амьдарч явсан гэсэн бодит үннийг харуулсан Монголын эртний соёлын бие төв юм шүү. Жишээ болгон 1-2хан зургийг илгээж байна. Харин сонирхол холбоо бариад ирж үзэж болно 95 53 77 76 гэсэн байна. Тэгээд Өмнө Говьд бол одоо яг эртний Монгол загварын гэрийг яг ийм ахуйгаараа бол амьдарч байсан шүүгээд өндөр настан борын орлоо тогтжуулсан гэрийнхаа зургийг бас бидэнд явуулж илгээсэн юм байна. Одоо туулдаг, домб, данг тэр нөгөө модон такш гэл энэ тоон хүртэл ийм байсан шүү дээ. Яг нөгөө үдээрээр боож тогтоодог. Энэ одоо тэмээний үдээрээр яг ингэж боож тогтоодог л доо. Энд чи яг л байхгүй юу да. Нөгөө тооныг ингээ ухаж нүхлэх юм байхгүй болчих жоохгүй. Ийм зургнуудтай бас бичиж ирүүлсэн байна. Баяр хүргэе танд. За цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 1650 төгрөгийн хоол иддэг. За тэр хоригдлуудад өгдөг 12000 төгрөгийн хоолны мөнгөс хүүхдүүд өгдөг бол осоо гэд. Одоо сүүлдээ цэцэрлэгийн хүүхд чинь 2000 хүрдгүй юм шүү дээ. Хүрдгүй. Харин тэгээ одоо талыг нь эцэг эхчүүдээс гаргая хүүхдүүд хоолндоо чадахгүй байна гэд талыг нь эцэг эхчүүдээс гаргах асуудал яригадаад байдаг. Тэгтэл 12000 төгрөгийн хоол тэнд эрхчлөлийг асуусан хүмүүс 12000 төгрөгийн хоол гэд тэр хэмжээнд хүрхгүй хоол бас идчихэж байгаа тийм. Энд нэг асуудал байна. Тэр 12000 төгрөг төсвөлж өгөөд байгааг нь их гэж хэлэх гээд байгаа юм биш байхгүй юу? Тэр хэмжээнийхээ хоолыг идэж чадахгүй байгаа нь асуудлаа л гэж яриад байгаа. Бээр хэлээд шүү дээ. Наа цэцэрлэгийн хүүхд 1650 төгрөгөөр ингэ болж штэ. Сургуулийн хүүхд үдлийн цаг хөтөлбөр 2000 хүрэхгүй төгрөгөөр болоод байна штэ. Тэр энэ яг ямар зорилготой ингэж өндөр төсвөлж өгөөд ямар нуглаа дунд нь ороод ийн гэдгийг л гаргаад өгөөч л гэж л гуугаад байхгүй юу? Ердөө ийм л асуудал юм. Болцсон ингэж байна тийм ээ? 18 цаг 45 минут болчих. Арай л амжихгүй дээ хэдхэн сэтгэл үлдчихсэн байх юм. За арай л амжихгүй юм. За. Пүрүүгаргийн Монгол коммент нэвтрүүлэг үзэх танд хүрээд өндөрлөж байгаа. Таны радио FM 103.6 дахин Монгол коммент нэвтрүүлгийг сонсох хэлбэрт бас шууд амжуулж байгаа гэдгийг дахиад нэг сануулчих. Нэгдсэн нийслэн Монголынхаа бүх комментчдод бас баярлалаа гэж хэлье маргааш баасан гараг. Захидлын гэсэн дэд хөмсгөнд үзэгч тав хүнтэй энэ дээрээс уулзъя. За тэгээд одоо тавтаа сайхан амарцгаана үз. Монгол комментийн ураа байгаа хоёул ураагаа хэлээд дуусгая. За. Монгол комментэд нэгтгэе.